Хасаа хосцаасаа өгөөч чадвар цугаа чимгэндөө багтаасан нөхөр шатаачгүй эмэртэй бавли оо нэрэ нөгөө цасоо чин яв нач чин юплин сари цалин чин босн оо одоо хаантай нормдоо юу гатаю кандо катато өглөө болоод босоод штат бацаа хөвтөн. Оо энэ дахиад бүр яаж харагдаад байгаа юм бэ? Энэ гэрлийг хааж байгаа гайваа нөө Зүгээр тэр нэг өстой хамаагүй. Хааж исэн чи яа тийм шүү. халбахтай. Халдвартаа ирсэн байгаа шүү. Энэ намайг ямар байгальд явж ийн гэж. Яа, бүр үнэхээр нэг тийм ямар гоё үлгэрийг юм шиг санагдчих. Гэтэ яг камераар ямар харагдаж байгааг нь мэдэхгүй заяа. Угаасаа ойлгомжтой юм чи яг ингээд бүрэн дүүрэн харагдаж чадахгүй штэ. Гэтэ яг би артлахын камераар бичээ заяа. Арай тийм бич магадгүй. Сая хоолоо идсэн. Тэгээ гоё алхмаар санагдаад. Энийг хараа. Тэр ард ингээд суух сандал юм. За ямар ч нэг өглөө ч юм уу заасан өрөөнд чашаа. Нэг өглөө ирж гой суугаад тэмдэглэл бичнэ. Ингээ уршаа бүр юу ч харагдахгүй ингээл шууд саарл. Гэнт явжсэн ингээд бодлоо шүү дээ. Яг ингээд нэг тийм энэ дүрснүүдийг харахаар та нарт ингээд амар жоохон сөрөг талаас нь харагдаж магадгүй юм байна гэж бодлоо. Яагаад гэвэл нэг тийм амар сонио тийм амар дүнсгэр тэгэнгүүтээ тийм амар сүнслэгч юм шиг жоохон муухай тийм саарл нэг тийм сонин мэдрэмж бас төрүүлж болох юм гэж бодлоо. Тийм учраас та нарт арай ингээд нөгөө талаас нь тайлбарлах юм бол ингээд тийж шууд санагдахгүй байх шүү заяа. Миний хувьд бол ингээд амар гой санагдаж байна. Тийм сөрөг талаас нь биш ингээд амар эрэг талаас нь тийм үзэсгэлэнтэй талаас нь бол би харж байна. Тэгээ бас тэрийг ч гэсэн та нарт хэлье. Тэгээ дүрснүүд жахан тийм сүмгэр дөө жахан амар сонин харагдаад байвал миний харуулах өнцөг нь л жахан тэгж таарсан байх гэж бодож байна. Тэгээс шрамэр өөр байгаа шүү. Өөр мэдрэмж байна шүү. Эднэрийг онч болд юм уу? Болно гэхдээ надад ч эзнээс өөр юм хийж амаагүй байна. Бас тэгэл ах та. Би одоо тийшээс үстэй нөө жаманчууд нөө Крисмас гадаа амир хийдэггүй. Аха. Бид нар нөө цаасраа ууц тавьдаг шиг. Аа. Галуу явсан гэдэг. Тэгээд галуунуудаа ингээд бүгдийн зарцаа. Мэдгүй. Нарийн дэвэн би мэдгүй. Тэр санхүүгийн нууц хийсэн баха гэж үг. Ерөөхдөө зөндөөд ингээд дахиад байгаа. Тэгээд дахиануудаас өндгөө аавна. Би бодсон шүү дээ надаа Монголд байж захтаа тэгэл морь зөрнөөс юугаа гэж айгаад идэг байсан юм бэ? Хажууд нэжиж уун жумнаас орчихгүй. Гэтэ эрлиз морь Монгол морноос хэд дахин өндөр. Аа. Би саяны тэр хамгийн намхан морилгонд гарахын тулд би сандал дээр гიშгээд дэвэд гарсан гэж боддоо. Аа. Уусаа ер нь Монгол морныг энэ амар намхан тийм дагчаад жижигхэн л. Энд чи бүр яваад шүү дээ энэ нохой. Яваа шүү дээ нохой юм чи. Уяа маяа байхгүй мó? Уяач гэжтэй одоо. Дотор л байгаа. Аа. Тийм шүү дээ. Энэ манай айлын
Зүг. Тэгээд би ингээ Герман ингээ байгаль дуртай тэгээд ингээ юм зүгээр л юм аж үйлдвэр хийж байгаа мөртлөө өөрсдөө амар тийм тав тухаар хангацсан. Тэгээд ер нь байр апартмент гэхээсээ илүү ингээ өөрсдөө хувийн хаустай мэдлэг газартай байх юм илүү үздэг юм уу? Би хамгийн гол нь нөгөө тэнд амьдрахад бүх юм нь угаасаа ингээд тав тухайн ингээд бүрдсэн. Тийм. Нэг хаашаа юм нэг өөрсдөө ихтэй хангаж авах. Хасаа 2 км явангуудаа тэгээд бүх юм хангаж байна. Ер нь Монголоос гарлаад бол газар бол үнэтэй шүү дээ. Монгол газрынхаа үн цэнийг мэддэг. Одоо энэ их мод ингээд энд ингээд нүүрс түлдэг нэг ч амтан байхгүй заа. За ингээд бүх галгаад юугаа ингээд мод тэгээд хамгийн амар нь модлуудаа ингээд амар хогтолж байгаа шиг буцаагаад амар их тарьдаг. Аа. Хүү суугаад байна. Юу ингэж байгаа бүү мэд ингэ байгаад их. Амар гэрээлийн зам төрөх гэж юм. Тийм. Миний онцлог гош. Тэгээ чинийх эндүүдгээр амар гоё ордгоо ихнэлээд яг эндүүдэл тавингууд. Тэгэнгүүтээ яг ингээд 30 минутын дараа гэсэн. Оролт нэгээс сулраа. Мийг тэгээ барьдгүй шүү дээ бүр амар юм. Бид хоёр байсан. Үгүй тийм үү? Ууна бид хоёр. Манай найзууд ингээл эхнээс нь ингээл уулын оромтой шүү гэл. Тэгэл ингээд сүүлийн ингээд оролтын ус яг эхнийг нь оролт нь гарч ирдэ шүү. Амар ш. Бараг ингэ хэрэг байна. Тэ яг болох. Нэр надад амар тэнийг түүх байгаа шүү. Би ингээ буржгал хэмээх гээд тэгээ би бүр 2 цаг суугаад Маргааш ирээ. тэгсэн чинь юу ч ороог ш. Гэтэ тэр чинь амар юу хичнээн ороогүй ч гэсэн ингээ нөгөө нэг үнэр нь юу яд юм л ш. Үлдчихтэй юм л ш. Нэг хуухалсан толгой шиг үстэй. Би хэдэн сар явсан. Тэгэл үсээ ухаах болгоно нөгөө хуухалсан юу үнэртэй л байдаг заяа. Шүлжээвэл гоё. Шүүн бүр зүгээр ингээл сэрэл харсан чи 3:30 хүртэл 2 секунд юм нарч хүрсэн чи. Яа. Надад сая л чинь 3 болж юм болж гэсэн. Хоёр дахь өглөөний минь тэгээд би сая усан орчоод боссон байна. Одоо нөгөө өртөө цайчинж өгд юм уу? Тэгээд өглөөний ер нь өглөөний цай уух ширээ бэлдээ гэж бодож байна. Сүлжээ жоохон угаасаа энд муу байдаг болохоор би өглөө ирсэрч гсэн болохоор нэг анги кино үзээд тэгээ босч ирлээ. Яг ингээд өглөө юм уу бүр шөнө л кино минь үзнэ үү гэхээс биш яг өдрийн тухайд бол гээд яг сайтууд гацад идэхгүй. Тэгээд ямар тайж өглөөний ширээ засгая.
Гол нь би энийг цайныг үзэх гэж найдаж байна. Заашгүй. Та юу гэж байна? Би энд айл хэрэг тоглоод ирч. Нөгөө юугаа халаач болно шүү дээ би. Шүлөө. Нөгөө шүлж. Тийм шүү дээ. Тэрийг халаач. Би бүр тэрийг мутан мөрцсөн юм шиг. Би дахиад шарыг гэснэ. За тэгээд бас. Дахиад шарчихгүйсэн. Би яг хоёрыг хэр хэмжээд идгийг мэдчихсэн байхгүй юу? Сарайч дэндүү маань. Би ер нь тэг бас батга бол үсээгүй. Гэтэ тэд гарчглаа. Тэн тухан дээр байна. Хаана нах вэ? Надад гурвал байна. Баяртай хуучгаа минь. Шинэ ном бодоо гараад ирлээ. Би юу гэж цай. Би юу гэж царай гараад гэж. Одоо та нар миний хоёр хорог л харж байна гэж үү? Миний бас хоол айгаа. Оо шинэ кино үсний юм гараад ирж байгаа. Та үсний. Үсний юм гараад ирж байгаа. Яа, гинт би бас юутай гэж бодлоо шүү дээ. Би монгол үсний юм гараад ирж байгаа юм байна. Тэрийг одоо бариад ирж байгаа юм шиг байна. Яа, би бүр амар тэнэг. Манай ээж уршаа явахдаа өсний эндөө синс мэс авчирсан байхгүй юу? Тэгээ бас арай гайгүй гэн. Тэгэхэд би нэг цагийн ажил хийж байгаа. Тэгээ монитор шинжлэр зарлаад өмнөд тэгээ монитор өгсөн шүү дээ. Гэхдээ яг үндэ тэр үед надад ингээ мөнгө авахгүй ингээд авч өгөх юм байхгүйсэн байхгүй юу? Тэг ингээ санаа зовоод тэгэл өгсөн чинь надад эргүүлээд амарсан. Юу гэсэн? Амарсан юм би санахгүй яг үндэ юу гэсэн чинь. Яа. Гэ гол нь нөгөө нэг тэр хүмүүс чинь ингээ нөгөө ажил хийж байгаа хүмүүс. Тэгээ би ч өөр гэж аваас оюутан. Тэгээ тэр хүмүүс ингээ биэндээ бэлгэлээд байгаа юм амар үнэтэйсэн бохоо. Тэгэл за бас тэ оюутан гэдгээ бас мэдчихгүй шиг. Йоо. Ижилхэн юм өгчээ гэсэн чи ёо зүгээр. Зайлж. Гоёно. Гомтой дахианы шүл. Би түрхэн салхинд гараад ирсэн байна. Тэгээ жоохон бороорж байна. Гэтэ яг жоохон хайцууж агаад тэгээд орё. Сандалж ахын нойтон байна. Би арчих алчууртай гарч ирдэг гэж. Тэгээд өнөөдөр болохоор шүрэгийн манд өсөдөр болж байгаа. Тэгээд нөгөө нэг хол байгаа болохоор тэгээд яг энд ирснээс хойш ингээд яг тэр хэдийн маань тэгээд ингээд эхнийх нь төрсөн өдөр ингээд болж эхэлж байна. Тэгээд амар гонигтай л байд юм байна. Яг ингээд хажууд нь байж чадахгүй. Ингээд хамт яг ингээд төрсөн өдрийн ингээд тэмдэглэж чадахгүй. Тэгээд амар жоохон сонин л мэдрэмж төрж байна. Тэгээд зүгээр л ингээд уулзаад хамт байгаад тэгээ суумаар санагдаад
Жохон гонхтой. За. Оо. Чаа. Манай хүний төрсөн өдөр олж байгаа болохоор надад шүрээл бодогдчихээн. Би та нарт нөгөө нэг юуг ярьж өгье. Хамгийн сүүлийн тэр амарсан одоо бодогдож байгаа дурсамж гэх юм бол би хэлний курс суух гээд тэгээд уул нь ингээд яг одоо хэлний курс суuna гэж бодоод тэр зарыг харчаад тэгээд нөгөө хэлний курсын төлбөрийг ингээд цуглуулах гэсэн чинь надад үнэхээр боломж байгаагүй. Тэгээд яг хэлний курсын төлбөр 850 мянган төгрөг байсан байхгүй юу? Тэгээд яг яах вэ гээл тэгээ сүүл рүүгээ нөгөө нэг юу бүртгэл хаагдах өдөр нь боллоо. 5 дахь өдөр боллоо. Тэгээд би ингээд бүртгүүлж чадаагүй. Тэгээд надад төлбөр нь байгаагүй. Тэгээд би нөгөө нэг хэлний курсын юуруу байгууллагаар юу яаж ирсэн. Зурус бичээд би ингээд үнэхээр ингээд хэлний курс чинь суухыг хүсэж байна. Ингээд дараагийн нэгтгэхэд эхлэх. Би ингээд 5 дахьын ажлын цагаас өмнө бичиж байгаа байхгүй юу? Бас ингээд жаахан тэрийг нэг албаны болгоод ингээд хүмүүс ямар ч л ясан 5 дахьын ажлын цагаас өмнө биччихвэл ингээд ядаж надад нэг боломж байж магадгүй те. Нэгтгэхэд ирээд суугаад үзээ ч юм уу те. Тэгэнгүүтээ одоо төлбөрийн нөхцөлийг арай ингээд нэг хэд хоногор ч юм уу ингээд сунгаж өгч магадгүй гэж одоо тэгж бичижсэн байхгүй юу. Тэгээд надад ингээд төлбөр нь үнэхээр байхгүй байна. Бла гэл нэг тиймэрхүү юм бичээл өөрийнхөө ингээд яг зорилгыг бичээл яг яах гэж суух гээд байгаа юм те. Тэр мөрийгээ бичээ явуулж гисэн. Тэгээд тэгсэн чинь ингээд найз нөхөд маань бас асууж байгаа штэ ингээд чи яасан нөгөө юм чи юу болов яаж нээж гэнэ гэсэн чинь өө харин болсонгүй ер нь ингээд харин бүтэхгүй юм шиг байна гэл. Тэгжсэн чинь ингээд тухайн үед ингээд би шүрээд бас хилцсэн байсан. За ингээд мөнгө байдаггүй ер нь болохоо ажиллаа гэд. Тэгсэн чинь шүрээ тухайн үед манай хүн ажиллаж исэн. Ингээд сурахын хажуугаар давхар сургууль багшилж исэн. Тэгжсэн чинь миний цалин уул нь яг буугч байгаа гэдэг арай буугааг байгаа. Тэгээд яг буучвал би чамд хэлнэ гэж тэгжсэн. Тэгээд шүрээгийн цалин яг 5 дахьын оройн нь орж ирлээ айлсал хагас бүтэнд орж ирлээ. Тэгээд би нэгтгэхэд яг ингээ байгууллага дээр очиод тэгсэн чинь Storepayer 4 хувааж төлж болохоор байсан заяа. Тэгээд ямар юмныхан надад Storepayer бас ирэх байхаа тэ. Тэр чинь ингээ нийгмийн татгал бас тасралтгүй төлснээ дараа нь үерх үүсэж. Тэгээд би шүрээгээ ирэхээр ингээ ер нь шүрээгийн Storepayer-ийг ашиглаж төлжсэн заяа. Тэгжсэн чинь тэр чинь бас ингээ эхний 50% төлчөөд сургалтынхаа төлбөрийн тэгээ үлдсэн 50% ингээд дараагийн ингээд сарын хугацаанд 3 төлж болно гэж байгаа байхгүй юу? Яа, тэгсэн чинь нөгөө 850 чинь 400 хэдэн нөлөө ихний ингээд төлбөр нь болчихж байгаа заяа. Яа, би бүр гэтээ тэр үеийг бодохоор бүр тэгээд тэгсэн чинь ингээд манай хүн ингээд цалин буусан гингүүтээ надад шууд ингээд хаан банкийнхаа ингээд шууд нэвтрэх нэрээ нууц өгтэн шууд өгцөн заяа. Яа, тэгэл шууд юу банкар нь нэвтэрж ороод тэгээ шууд төлбөрөө төлчөөл. Тэгээ манай хүний дансанд хэд үлдсэн гэж 1700 төгрөг үлдсэн. Ингээд 400 хэдийг ингээд төлчөөд яа би тэгэл яг тэр үед би бүр өөрийнхөө мөнгөийг тэ ингээд тэг зарцуулахгүйгээр бүр ингээд найзынхаа мөнгөийг тэ шууд ингээд бүр ингээд дансыг ингээд зүгээр хоослоод улайлгаад үлдээчлээ гэж бодож байсан. Яа тэр бол бас амар мэдрэмж байсан. Дөнгөж цалинд ороод ирэнгүүтэн тэ нэг баачгаа зүгээр шууд юугийн дансын зүгээр ингээд хох өөрийнхөө төлбөрт өгчдөг тэ. Яа тэгээд ямар ч ясан нэг 200 хэдийн яг нэг хит хоногийн дараа нөгсөн баха. Тэгээд дахиад нэг уулз суулж ээж тэгж төлбөрийг өгж илаа.
Тэгээд яг үнэндээ тухайн үед ингээд шүрээ надад туслаагүй. Тэгээд манай хүн ерөөсөө тэгж ингээд санаачлагыг гол нь ингэж гартаа аваагүй бол. Ерөөсөө ингээд надад ингээ store pay байгаа надаас ингээд миний ирэхээр ор алин надын цалин орох байгаа миний энэ цалин юу яа зарцуул гэж ингэж хэлээгүй бол би бол тэгэл за доогоос надад ингээд мөнгө байхгүй мэн боломж байхгүй мэн гэл тэгэнгүүтээ тэгээ энэ бүхэн эхлээд тэг яг үнэндээ өнөөдөр би энд ингээд сууж байхгүй л байсан гэж бодохоор ингээд амар талархмаар санагддаг байхгүй юу. Бүр ингээд анхных санагдчихлаа заяа. 8 дугаар ангид байсан баха. Шүрээ болохоор манай нөгөө ангид сурдагс ахгүй юу. Тэгээд манай ангийн багш болохоор химийн багш. Тэгээд би яг тухайн үед ингээд хим биологийн сонгонд ингээд сууж эхэлжсэн чинь химээр ингээд хүүхдүүд бэлдээд тэгжсэн чинь манай хүн яхавтаа ингээд химдээ гавал юм болохоор нөгөө ангиас орж ирсэн. Тэгээд манай ангийн нэг охин ингээ бит 3. Тэгээд дахиад нэг манай ангийн эрэгтэй хүүхэд байсан баха. Ингээд дөрүүлээ сууж бэлддэг байсан. Тэгжсэн чинь ингээд сумаас аймаг руу явахын тулд ингээд тоо заасан хүүхдийн тоо. Тэгэл би ч ахтай нэг тиймэрхүү юмн дээр угаасаа нэг тийм гоц моцоо ингээд тийм гоц гойд биш юм чинь зүгээр ингээд над бэлдэж яхах нь л ингээд бэлдээд юм сураад авчвал тэгэл тэр нь болоо гэж боддог нэг тийм юу байхгүй заяо. Юм амар. Би чадна, би болгоно, би сурна ч юм аль би явна гэсэн нэг тийм хор шар байхгүй заяо. Тэгээ байжсэн чинь манай хүн ингээд ер нь нилээн тэр одоо нөгөө нэг юу н явах хугацаанд өгсөн байсан. Тэгээ ингээ хүүхдүүдээ багш нар ингээ сонгоод эхэлсэн. Тэгсэн чинь ганаа чи яваад үзчихээч гэд тэгсэн бохгүй юу. Тэгээд үгүй чи ингээд хамгийн гол нь зүгээр энэнд оролцож үзэх хэрэгтэй шүү дээ. Чи ингээд юугаа ингээл орой баалгаа ингээд тэр чи ингээ илүү цагаар сон штэ. Тэгэж ингэж чи хичээч тэгээ явахгүй бол ингээ ямар ч байсан ингээд тэнэгштэй гэдгийг ингээ над хэлж байгаа байхгүй юу. Тэгэл би яг ингээд хүн намайг яг ингээд тэгэж өгөх юм бол ингээд нэрэн ч тиймдээ гэд би ингээд урагшилдаг хүн байхгүй юу. Ингээд яг нэг тийм ардаас ингээд тэ чи тех хэрэгтэй гэд ингээд дэмжих ч юм уу те. Тэр ингээд юунууд амар ингээд хүчтэй орж ирдэг за. За нэр нь тийм шүү гэдэг нэг тийм амар итгэвтэй болдог гэх юм уу. Тэгээд манай хүн тэгэж надад хэлсний дараа л би нэр нь бичсэн ингээд аймаг явж болох юм байна штэ. Багш хэлж болох юм байна штэ гэдэг юуг ингээд өөртөө авсан заяо. Тэгэхээс биш би ингээд яг тэрнээс өмнө болохоор за тэгээд багш шийдэл тэгээ явах хүсэлтэй хүмүүс нь явна нэстэй би яг нэг тийм явах шаардлагагүй гэж бодож байсан за. Гэтэ хүнийг ингээд яг нэг тийм дэмждэг яг ингээд тусалдаг тэгэнгүүтээ ингээд чи чадан шүү гэж хэлдэг хүмүүс амар гоё. Тэгээд тэгэж хэлэх нь нөгөө хүнд ч гэсэн ингээд бүр үнэхээр ингээд нэг тийм өөрчлөлтийг авчирдаг. Ингээд нэг тийм цагаа олсон ингээд тус нэг тийм цагаа олоод онож хэлсэн үг бүр яг ингээд нөгөө хүн нь болохоор ингээд яг өөрийнхөөрөө ингээд сэтгэлээрээ л ингээд хилцэн байгаа нь ингээд яг хүлээж авж байгаа хүнд нь ингээд бүр сэрүүхэн байна. Тэгээд би яг ямар хуу газар сууваа гэвэл ард ингээд жижигхэн гол харагдаж байна. Тэгээд энэ хэсэг нь ингээд өөрхөн юу хийгээд өгсөн. Тэгээд одоо юм суух хэсэг гаргаад өгсөн. Тэгээд энэ дээр ингээд чулуутай энэ хэсгээрээ бууж ирдэг. Тэнд болохоор ингээд гэрэн байна. Энийг хараа. Энийг өчтөрд би тийшээ алхаа явж исэн чинь ингээд амар хүн шиг харагдсан заяа. Яг хүн шиг байгаа сте. Тэгээ холоос харах юм бол бүр яг энэ өнгө яг ингээд арсны өнгө шиг. Яг ингээд хүн зогсоод байгаа юм шиг харагдсан. Тэгд юм бэл. Энэ сандлан бүр ямар хүнд юм бэ? Энэ бол салхинд хийсэд юу нэг харгүй сандал. Би ч одоо нэг амар гол ажил
Тэ. Гол ажлаа мартсан юм шүү дээ. За. Ийм газар байна. Наад чичээр би нөгөө нэг асуумжаа газраас алга болдог. Их юм. Ихрийнх нь нэг гэж бодоод байна. Нөө юу? Стикер тавьчихна ойлсон дээр. Манай өргөтэй биш гэн орж штэ. Ой басараа. Тэгээ одоо амар хэв байгаа. За. За тэгё. За. Танай гэр ичихгүй гэдэг тийм. Танай гэр ичихгүй гэдэг тийм. Манай гэр бол давай. За баярлалаа. 신디치를 고진 야라 누구한 신도 서진 오늘 봤을 때 대신 내 모두 뒤진 두 대신 내 모두 둘쓴 보사 hamster 못 밝히 주지 옷을 호스 싸서 우르 쭉 잡고 속아 좀 더 박타볼 수 없을 샷다지고 이미 대박을